Азийн хөгжлийн банк засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжиж байгаа эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн хүрээнд эмнэлгийн төлөвлөлт, удирдлагын зөвлөх багаас Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төв, нийслэлийн хан уул, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангах байгууллагын удирдлага, эмч ажилтнуудын чадваржуулах сургалтыг зохион байгуулж байна. Зөвлөх багийн зүгээс төслийн эмнэлгүүд дээр нөхцөл байдлын үнэлгээ, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хийж, эмнэлгүүдийн удирдлага, байгууллагын төлөөлөлтөд уулзаж, сургалтын хэрэгцээг тодорхойлсон бөгөөд эмнэлгийн хагас бие даасан байдал, засаглал, санхүү удирдлагын тогтолцоо, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, хүний нөөц, эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний менежментийн чиглэлүүдээр сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Сургалтыг танхимын болон ажлын байран дээрх танилцах сургалт, онлайн, эмнэлгийн удирдлага, үйл ажиллагааны журмыг олон улсын эмнэлгийн GCI стандартын дагуу боловсруулахад зөвлөн туслах коучинг сургалт гэх зэрэг арга хэлбэрүүдийг ашиглан явуулж байна. Эмнэлгийн төлөвлөлт, удирдлагын зөвлөх баг, ажлын байран дээрх танилцах сургалтыг эрүүл мэндийн яамны батлагдсан сургалтын удирдамж, график хуваарын дагуу 2024 оны 4 сараас эхлэн интернет эмнэлэг дээр зохион байгуулан явуулж байгаа бөгөөд одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 43 хүнтэй баг бүрэлдэхүүн, 4 ээлжээр, Ховд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 ээлжээр тус сургалтанд хамрагдан хан уул, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн баг бүрэлдэхүүний сургалт үргэлжлэн явагдахаар төлөвлөгдөд байна. Энэхүү сургалтын үеэр Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн нийт сургалтанд оролцогсод интернет эмнэлгийн удирдлагуудтай уулзах, эмнэлгийн хороод, албадын чиг үүрэг, зохион байгуулалттай танилцах, эмнэл зүйн алба, үйлчлүүлэгчтэй харилцах алба, эмнэлгийн мэргэжилтний алба, совилгохын алба, чанар аюулгүй байдлын алба, хагалгааны нэгдсэн тасаг, их барих эмэгтэйчүүд, хүүхдийн өвчний болон эмгэг судлал, ариутгал, хоол зүүн тасаг, дотор эмийн сан зэрэг тасаг нэгжүүдийн үйл ажиллагааны урсгал, зохион байгуулалттай танилцах, эмч нарын өглөөний ярианд оролцох, эмч нарын нэгдсэн лаунжийн зохион байгуулалттай танилцах аяллуудыг хийж, холбогдох коуч зөвлөмжүүдийг газар дээр нь авч, тус тусын ажлын байранд хэрэгжүүлэхээр төлөвлөж буцлаа. Хаул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олон манай интернет эмнэлэг дээр хүлцэн ирээд байна. За энэ эмнэлгийн бүх тасаг нэгжүүд, удирдлагын баг, за сувилагч нар, эмч мэргэжилтнүүд ингээд бүх тасаг нэгжүүдээс төлөөлөл бүхий ийм том баг ирсэн байна. За тэгээ өнөөдөр бол эмнэлгийн чанарын удирдлагын суур лекцүүдэд, мэдээллүүдэд хуваалцаж санал солилцож байна. Манай зөвлөх багаас Хаул дүүргийн нэгдсэн эмнэлэгт цаашдаа хэрэгжүүлэхээр байгаа чанар аюулгүй байдлын дүрм журам механизмуудыг хэрэгжүүлэхэд нь манай эмнэлгийн менежерүүд, энэ ажлыг өдөр тутам хийдэг менежерүүд өөрсдөө энэ сургалтанд оролцож, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж санал солилцож байна. Цаашдаа энэ Хаул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр дүрм журмаа ингээд хэрэгжүүлээд ингээд явахад нь янз бүрийн нэмж тодруулах, асуулт гарах, бэрхшээл гарах үедээ эргээд манай менежертэй шууд холбогдоод зөвлөгөө, зөвлөмж, тусламж авахд илүү боломж бүрдэх юм аа. Сайн байцгаана уу? Намайг Гамбарс гэдэг Ховд аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмнэлэг зүйн эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг хашдаг юм байна. За энэ удаад манай Ховд аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төв нь Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд интернет эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд 3 дахь ээлжийн баг нь интернет эмнэлэг дээр ирээд ингээд үйл ажиллагаатай танилцаад, за энэ сургалтын хүрээнд л манайх шууд танай эмнэлгээс ингээд жишээ аваад санхүү мөнгө зарцуулахгүйгээр орон нутгийнхаа тухайн өөрийнхөө эмнэлэг дээр ингээд нутгшуулж болохоор олон санаанууд явлаа. Нэгдүгээрт л бол интернет эмнэлгийн урсгал зохион байгуулалт, өрөө тасалгааны зохион байгуулалт, за тэгээд эмч ажилчид бол хоорондоо багаар ажиллаж байгаа ажиллах хоорондын уялдаа холбоо зэрэг нь санхүү мөнгө шаардахгүйгээр шууд бид нэр ингээд нутагтыг хэвшүүлж болохоор ийм нэгдүгээр шинэлэг санаа байна. Хоёрдоорх нь бол эмнэлгийнхаа бүх мэдээллүүдийг захимжуулсан байгаа нь бол бидэнд бол маш хэрэгтэй санаа байлаа. За тэгээд эндээс сурсан зүйлсүүдээ бол бид манай багийнхаа хоорондоо ярилцсан ямар
тус бүрийн мэрэгжлээс нь одоо саналуудыг аваад бидэд одоо ажлын төлөвлөгөө гаргаад очоод одоо тасаг бүр дээрээ салбар бүр дээрээ одоо хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллах болно. Тэгээ интермед эмнэлгийнхээ нийт хамт олонд баярлсан талхаснаа илэрхийлье.